шин зүйл биш ээ. Сонгуулийн үед энэ яг ингэж ярьдаг байсан. Тэр үед бодлоо хүчилж нэг тохиолдол байгуулалтаар магтдаг байсан. Тэгэхээр энэ ард үзүүлэх гээд байгаа юм бол Монгол номхны вебсайт байна. Монгол номхны вебсайт руу орохоор интернетийн ашиглах ийм тайлбарууд ингээд жил болгоны тайлбарууд байдаг. За энэ бол хамгийн сүүлийн 15 он, 16 он, 16 он, 17 он байна. Тэгэхээр энэ шиг ийм тайлбар оноор байна. 14, 15, 14, 13, 12 түүнээс гадна энэ мэдээлэл бас сар өдөр болгоны информацийн тайлбарыг ингээд бүх мэдээлэл бол бүх монголчуудад нээлттэй байгаа. Зөвхөн улсын хурлын гишүүдээс үлдээгүй. Тэгэхээр өнөөгийн энэ санхүүгийн байдал, улсын төсвийн авдаг эзэн бол бүгд ингээд энэ тодор хинч мархаагүй баталгаатай аудитор бас ийм баримтууд байна. Тэгэхээр энэ бүх байдлыг байхгүй юм шигээр хамгийн наад захын жишээ гэдэг улсын төсвийн авдаг оны 5 ихний төгрөг хөрөнгө гэж. Манай улсын төсвийн нийт олбор чинь 7 ш. Тэгэхээр улсын төсвийн олбор 70% гарсан гэдэг бол энэ улсад бүх компани огт үлдэхгүй. Тэгэхээр ийм юм бол хязгаарч болохгүй гэдэг хязгаарч байж болохгүй. Тийм болохгүй. Харин энэ улсын төсвөд хамаагүй явж ирсэн сайн хөтөлбөрүүдийг бүгдийг улсын төсвөд бичээ. Тэрийг маргааш төлнөгээ төсөөл хийх юм бол тийм буруу таа гарна. За ямар ч байсан засаг залруулах аргагүй хүнд байдал руу шин сангийн сайд шин Монгол банкны иргэншилж авч ирж. Манай улсын төсвийн алдар бол нэг их найд төгрөг байдаг. Сүүлийн 4 жил тэгж явж байгаа. Энэ бүх өчиг орон төсөв бүгдээ бичсэн байна. Гэрэл хэмжээгээр өнөөдөр бүгд явж байгаа. Цаашдсан тийм боллоо. Төсвийн зарлагын реформоо хийж төсвийнхөө зардлыг бууруулдаг болохоос биш байхгүй албаглыг байгаа мэтээр гаргаж олон улсын санхүүгийн зах зээлээр буруу дохио өгөөд тэгээ манай рейтингийг унгаагаад валютын ханшийг таар харж байгаа. Монгол банкны ерөнхийлөгч ажилтаа өгөхөд 1.3 тэрбум доллар данслаг үлдсэн байна. Одоо ч гэсэн байж байгаа. Өдөр болгон хэдэн сая долларын интервал хийгээд байгаа чинь тэр мөнгөөс явж байгаа. Тэгэхээр Монгол банкны шинэ ерөнхийлөгч нь улсын хурдаар томилогдохдоо хадах 400 сая долларын нөөцтэй байна гэж хэлснээс болоод валютын ханшуудыг 150 төгрөгөөр төлж байгаа. Үүгээр нийт монголчууд байхгүй зүйлийг байгаа мэтээр ярьсан учраас нийт монголчууд тохирч. Ийм хариуцлагагүй байдлаар улсын эдийн засгийг авч явах болохгүй. Хамгийн нэгдүгээр дүгнэлт зүйл юм. Хоёрдугаар улсын төсөв гэдэг бол нэг өөр юм. Сайн хувьцаа, сайн малчин, сайн ашигын санхүүжилт гэдэг бол шал өөр юм. Яагаад гэвэл улсын төсөвд хамаагүй явж байсан юм. Өнөөдөр хамаатуулж буруу ярьж ирсэнээс болоод улс төрийн зорилгоо зогсоож. Ийм мэтээр бол ажиллаж болохгүй. Шинэ засгийн газар, шинэ Монгол зөв зүгээр явж ирсэн юмыг нурааж болохгүй. Энэ эдийн засаг чинь өөрөөр хууль амаа. Тэрнийхээ дагуу явж байгаамаа. Бүх мэдээлэл энэ байж байна. Зөвхөн улсын гишүүдэд нийт аргын талд ийм мэдээлэл байгаамаа. Лувтаа өмнө ороод үзэж болох юм аа. Манай улсын эдийн засаг эдийн зах зээл дээр түүхийн эдийн өмнөөс болж хямрж байгаа болохоос биш. Ачилсан намын муу менежментээс болоогүй маа гэдгийг сүүлийн 1 сарын зүйл харуулж байгаа. Арсын нам сонгуульд явчихад долларын ханш 1400 болоод 21,000 төгрөг сэргээд бүгдээрээ баахан халамжаа аваад эхлэн гэдэг ийм төсөөлөлтөөгөө сонгуулиуд дууссан юм аа. Тэгээ тийм зүйл нь байхгүй маа. Байхгүй юмаа зөвлөхийн тулд хамаг мөнгөний чинь арчилсан нам өөрөө хайцсан гэдэг ийм зүйлийг ардын намаас одоо зохион байгуулалтаар хүчил харааж гэж. Тэгэхээр энэ бүх бичиг баримтуудыг би яах гэж дурдаад байгаа гэхээр улсын төсөв тусдаа, сайн хөтөлбөрүүд тусдаа хиндэж гай болгоомор явж ирсэн ийм олон зүйл, сайн зүйлүүд байсан юм аа. Энийг зогсоож болохгүй. Яагаад гэвэл бүтээмжтэй санхүүжилт зээлийн бууруулах
инфляцийг бууруулах зэрэг олон бодлогоор энэ сайн хөлтэй төвлөрч явж байна. Одоо энийг зогсоочход жирийн малчингийн зээл 30%-аар буцнаа. 9 сарын 1-нд сайн оюутны зээл авахар бэлтжижсэн 40-50 мянган оюутны зээл авч чадхаа үед эцэг эхийнхээ 17-8% үлдээ өндөр хөлтэй цалингийн зээл авах төлбөрөд өгдөг болно. Сайн хашаагаар байшингаа дулаалаад энэ өвөл баг нүүрс төлөхжсэн, утаа баг гаргахжсэн гэр хорооллын хэдэн зуун мянган айр энэ мөрөөдлийн рүү алга болж. Гэгмэтээр бол асуудал бол үр дагавар маш хүнд учраас бид зайлшгүй ард түмэндээ энийг мэдэгдэх одоо шаардлагатай гэж үзэж байна. Улсын хурлд арчсан хангуулах цаашид энэ талаар ажиллана. За ийм товчхон мэдээлэл авъя. Үгүй бас. Өнгөрсөн 2 хоног дотор бол ер нь олон улсын практикээр Монголын Иран датсан улсаас хойш шинэ үндсөөлөөр явж ирсэн энэ түүхэн хугацаанд урд ажил тохиолдож байгаагүй ийм үйл явдал боллоо л доо. Сангийн сайд Монгол банкны ерөнхийлөгч хоёр нь одоо ийт мэдээлэл өтгөн гоолж өтгөлний шилжтэй үйл ажиллагаа явуулж байна. Унаахаа ихтэй хоёр өдрийн дотор харах үйл ажиллагаа хийжсэн шүү. Та бүхэн харж байгаа бол одоо олон улсын зах зээл дээр манай засгийн газрын бонд байхгүй. Одоо маш бодтой юм шиг. Монголын эдийн засгийн зээл чиглэл бол буцаатлаа. Ердөө 2 хоног дотор хийсэн 3 мэт. Ингэж одоо өөрсдөө улс орныхоо эдийн засгийг ингэж хорлж шууд хямрал руу түлхдэг ийм нэр усын явдал бол манай төвхөнд гарч байгаагүй олон улс чинь юм байна. Одоо арчилсан намыг муу гэдгийг бүтгэж харуулахын тулд улс орноо зайлшиг ийм ингэж юм ялаа үзэг. Хэцүү чинь болж. Саядар харж байхад Монгол банкны ерөнхийлөгч одоо энэ хүн нэг болоод их боловсралгүй хүн байна. Эдийн засгийн орч боловсралгүй. Дулаан цаан бүзэлтэй нөөцөө буруу зарлаа. Бүр хасах 400 тэрбум тийм ээ. Гэхдээ Монгол банкны нөөцийн бодлого хязгаар байдлаа балансын арифметик ярьж ирсэн юм байна. Тэгж ярьсан бол одоо таа хүн мэдчихсэн шүү дээ. Хятадын юан чинь олон улсын валют байсан. Хятадын юан олон улсын валют болоод ийм чадaltaй валют болоход нь одоо Монгол банк тэр үед маш зөв зүйл хийсэн. Swap хийцээр гэж байсан. Өөрөөр хэлбэл юан төгрөгийн үйлгээ хийжээ. Яагаад төгссөн? Салцдаг хоорондоо. Зээл биш үү? Юан төгрөг хоёр хоорондоо хөрвөө явж байна. Оростой өрөөглийн swap хийцээр байсан. Өрөөгөл төгрөг одоо хэлцээ сольдог байя. Тэгвэл бид ганцхан долларт болчиход байсан. Тэгсэн сая тэр одоо тэр хүн тийм энгийн зүйл мэдхгүй ингэж одоо юу яаж юм бэ? Хаач дэлхийд захин бидний валютын нөөц хасвал валютын нөөц хасвал гэж байдаггүй байсан. ийм ачаар сая сангийн сайд нь одоо 25.6 тэрбум долларын өртөө байна гэж байна. Гүн чинь төр засаг тийм үр байхгүй шүү дээ. Манай одоо өрчин бол дотоодын нийт бүтээгдэхүүний 3.1 дотоодын нийт бүтээгдэхүүн. Тэгж ярих юм бол бусад улсууд ч дотоодын нийт бүтээгдэхүүнээс 200% бүр хэд дахин их өртөө байдаг. Манайх тэгж ярих юм бол тийм биш шүү. Ийм авчаад мэдээлэл ихэд цаацсан чинь одоо ингэж Монгол улсын эдийн засгийн талаар 3 мэдээлэл өгч ингэж хорлож байгаа зүйл учир ч болохгүй. За дээрээс нь одоо сайн хашааг одоо зогсоо мэдвэл үнэхээр энэ гэр хорооллынхны одоо ганц ихтгэл найдвар болсон гэр хорооллын тохиолдолд төлөвлөж сайн хашааг одоо ингэж зогсоо мэдвэл үнэхээр энэ эдийн засгийн утга учираач мэдхгүй. Энэ бол сайн хашаа хөтөлбөр гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг бол утаагүй хөрсний бохирдолгүй болохоос илүү
ерөөсөө ууд уурхай унсан үед бол энэ гэр хороол дээр бүтээн байгуулалт энэ сайн асаа дахин төлөвлөлт бүтээн байгуулалт манай эдийн засгийг өсөлт рүү явуулах гэдэг. А манай энэ гэр хорооллын ард иргэд чөлөөт эдийн засаг зах зээл эдийн засагт оролцох юм эрхтэй болж энэ нийгмийн баялаг өсөх юм байна. Ийм эдийн засгийн утгатай зүйл байна. Гэтэл аваачаа тэрийг зогсоно гэдэг зааварчиж байна. Сая хашааны газар дээр арай үнцэнд ороод явж ирсэн одоо мөн одоо хашааны газрын үнцэн одоо хамаг юм ингээд ямар ч найдваргүй болоод явж байна. Өөрөөр хэлбэл би бодохдоо энэ бол энэ ардын нам энэ 90 оноос хойш энэ үнэлэхгүй болж ясныхаа дараа дандаа юм. Үнэлэхгүй болох болсныхаа дараа. Өөрөөр хэлбэл ард иргэд рүү хөрөнгө оруулалтыг чиглүүлсэн. Сайн одоо хөтөлбөрчин дандаа ард иргэд рүү хөрөнгө оруулалтаа чиглүүлсэн. Одоо тэрийг эрх мэдэлтэн дарганаар чиглүүлж байна. Бид нар мэддэг. Тэгээд энэ одоо тэгээд өөрсдийнхөө бизнес болгодог. Төсвийн бүх хөрөнгө бүх нөөцийг өөрийнхөө бизнес болгодог. Ийм одоо босромог үйл ажиллагаа 92 онд явуулсан. 2000 онд өмнөх ярьж ирээд явуулсан. Та нар мэднэ. 92 онд та нар сайн санаж байвал тэр үед цагдаагийн дарга байсан пүрүүгээ аргаа бараад энэ дээр чинь мафийн тогтолцоо бий болчихлоо гэж цагдаагийн дарга ярьж ирсэн шүү дээ. Одоо энэ ахаад үнэлэхгүй ялсан. Ахаад юм гэж. Энэ бол дараа нь бол та нар мэддэг. Одоо энэ бол үнэхээр энэ бол маш хүн байдаг. Би бол одоо сая чсэн нам одоо өөрсдөө ажил чадна гэж авчаад бид хийн чадна биднийг сонгоороо бид одоо ёстой тэгчгээд одоо бэлтгэн чаачсруу фортлын гэсэн юу болж байгаа юм. Тэгэхээр ийм байж таарахгүй. Ер нь би нийслэлийн иргэдийн төлөөлөгч дурдж хэлсэн. Ардын нам нэг юм ойлгох хэрэгтэй шүү. Их хурлын гишүүдийн хэнийч сонгогчтой олонхын санал аваагүй шүү. Тэгж ярих юм бол сонгогчтой олонхын санал бусдад өгөгдсөн байгаа шүү. Ингээд өөрөө дураараа авирч хэн дуртайгаа гүзэлдэж хэн аль нэг улс төрийн хүчнийг гүзэлдэж хэн нэгнийг ингэж харлууллаа тэгээд улс төр хийчихнэ гэж бодож байгаа юм эндүрлээ. Бид арчилсан намынхаа мянган гишүүдийн нэр хүндийг ингэж сул тавьж өгөхгүй. Тийм юм бол гайхалтай. Бидний сонгогдсон бидний сонгогчдын нэг төр гэж би энийг бид нар ингэж одоо гэрээр тоолсон. Тийм учраас бол одоо энэ гэр хорооллын сайн ашааныхаа төлөө тэмцэх хэрэгтэй. Одоо бол баяр сайхан цаашрын бол маш хурдан алтайгаа засаа. Маш хурдан над мэдээлэл зөв болгож бодтойгоор өгч шаарддаг хэрэгтэй проблем үү. Асуудлыг хариуцлах тооцоолох шүү. Ингэж улс орныхоо эдийн засгийг хорлож болохгүй шүү. Японы дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ засгийн газрын зээл шүү. Засгийн газрын зээл нь 200 шүү. Манайх чинь дотоодын нийт бүтээгдэхүүний 3-ны 1 шүү. Энэ зураг нь байна л дээ. 22 орон 5 жил гадаад төлбөрийн нийлбэр байгаа. Тэрээс засгийн газрын төлбөрийн хамгийн доотлын онжин байгаа. 4 тэрбум байгаа. Сонгуулийн өдөр хүлээлгэж өгсөн зээл энэ. Сонгуулийн өдөр 2% инфляц хүлээлгэж өгсөн. Сонгуулийн өдөр 2000 төгрөгийн илүү 1900 хэдж билүү төгрөгийн ханш хүлээлгэж өгсөн. Сонгуулийн өдөр нэмэх эдийн засгийн өсөлт хүлээлгэж өгсөн. Сонгуулиар улс төржүүлж яриад ийм бүх өрийг маргааш төлөхөнд яриад ахаар ийм зүйлийг би Монгол өнөхөр хийлгэж өгсөн. Манай нийт төлбөр бол үнэн. Гэхдээ энэний 10 тэрбум 850 сая оюут холбоо болон бусад компаниуд төлнө. 2 тэрбум 709 сая манай бусад аж ахуйн нэгжүүд төлнө. 2 тэрбум 61 сая арилжааны банкуд төлнө. Бүгд өөрөө эзэнтэй төлбөрүүд. 2 тэрбум 84 сая төв банк төлнө. Тэгэхээр нөгөө улсын хурлын дам нарын гарын усад зурж байгаа зээл чинь өдөө 4 тэрбум 36 сая доллар байгаа. Энэ бол манай засгийн газрын төлөвчтэй гадаад төлбөр.
нийтээрээ бол оюун толгойн төлбөрийг 90% төлөмж гэх юм ингээд эзэн болгон өөр байгаа. Рейсерийн төлбөрийг одоо нэмчихсэн. 90%-ийн төлбөрийг улс төлнө гэж байгаа. Одоо юу гэдэг Максак одоо манай бүх аж ахуйн нэгжийн төлбөрийг улс төлнө гэж байгаа. Тэгж буруу ойлгуулсан шүү дээ. Ийм юм бол ерөөсөө байж болдгоо бөгөөд зээл авсан хүн өөрөө төлдөг юм болтой шүү. Тэгээ ингэж одоо мушгаад байгаа учраас эдийн засагт буруу сигнал өгöd байна. Монгол банк сангийн сайд хоёрын хэлдэг үг бол маш тодорхой байх ёстой. Байгаа нөхцөл байхгүй гэж ярьдаг. Ийм төв банкны ерөнхийлөгч бол энэ дэлхийд байхгүй. Тэр хүн мэдэхгүй байж болно. Гэхдээ энэ уртлын Монгол банкныхаа хийсэн зүйлүүдийг судлах ёстой байна. Судалсныхаа дараа яаж болохоос биш. Ганц тэр мэдээлэл одоо өнөөдөр хэн шигтэй вэ? 150 төгрөгөөр тэр ганц үгнээс болоод хөдөлчихтэй. Монгол улс нөөцгүй улсын бүх валютаар сайхан тоглоод өгье гэдэг спекулянтууд орж ирээд шүү дээ. Бидний нөгөө change гэж ярьдаг. Нөөцгүйгээ зарлцгаах чи би ямар зэвсэггүй, сум байхгүй, бууга одоо алдцаа гэж зарчгаа. Нөгөө дайсан яах вэ? Тогтдох юм байгаа биз. Ийм л зүйлийн зах зээл дээр болоод биш. Гэтэл үнийн иргэн дээр 1.3 тэрбум доллар буюу 6-аас 7 сарын импортоо тэнцэх нөөц үлдээсэ. Тэрийг байхгүй мэтэр яаж болохгүй байхгүй. Swap хэлцээрийг бол 12 онд эхэлсэн биш. Монгол банкны ерөнхийлөгч хөрөгдөж байхад эхэлсэн ажилтдаг. Тэгээ энэ swap гэдэг юм бол голчлон 8 хийдэг. Манай улсын экспорт импорт явуулдаг гол улсуудтай төв банк нь үндэснийхээ мөнгө тэмдэгтийг солилцох хөтөлбөр болохоос энэ бол зээл биш, энэ бол бонд биш. Ийм л өчтэй. Хамгийн их худалдаа хийж байгаа нь Хятад улс мөн. Тэгвэл Хятад улстай бид swap хэлцээр байгуулсан. Дараагийн худалдаа хийж байгаа Орос улс мөн. За бараг дууссандаа би гарын үсэг зөөсөн шиг мэдэхгүй байна. Өрөөгөл төгрөгний swap бол бэлэн болсон. Дараагийн худалдаа хийдэг йен болох ёстой. Йен Монгол төгрөгийн. Дараагийн худалдаа хийдэг Солонгос улстай бонтой болох ёстой. Тэгээ эдгээр бүх хэрэгсэл бол худалдаагаа хөнгөвчлөдөг болохоос биш. Өөр юм зүйл биш байхгүй. Энийг нөөцөндөө оруулах болцоод энийгээр хас болгоно гэдэг бол одоо нэгдүгээр курсын санхүүгийн оюутны ч хийхгүй ажил байна. Ийм нэг компетентны улсуудаа албан тушаал тавьдгийн гор нь одоо ингээд маргаашаас нь гарч ирсэн шүү дээ. Ингэж болохгүй. Тэгээ энэ хүртээмжтэй санхүүжилт гэж би түрүү хэлсэн. Энэний учир бол ийм Батуу даргаас орчин дурдаад өнгөрсөн. Ердөө ардын нам альчсан нам хоёр ганцхан ялгаа байна. 2012 оноос өмнө манай гэр оролцоохын ганц сонголт байсан. Том компаниэр байшин барихыг хүлээгээ сууж байна. Зөвхөн тэднэртэй тохир өөр тохиролцоо байх. Бид 4 жилийн хугацаанд санхүүжилтийн хүлээмжтэй хүн болгон зээл авч байшин барьж болно. Газартай хүн болно. 15 саяар энэ хүүтний өдөр эхлэхээс өмнө цонхоод улаадаар байшингаа дулаад байгаа. Тэгвэл нийт гардаг утаачин буурах юм байна гэх ийм хэлбэрхэн зүйл хэлсэн. Айлууд аваад эхэлсэн явж байгаа ийм хөтөлбөрийг зогсооно гэдэг бол дахиад утаа ихснэ гэсэн. Гэр орооллын айлын цэвэр охир устдаа дулаахан байшин суух мөрөөдөл нь ингээд талаар болж байна. Яах гэж ингэж хорлож байгаа юм? Нөгөө 12 оны өмнө том компаниуд руугаа байшин шах бодлого нь буцаад ирж байсан. Хамгийн энгийн зүйл нь энэ. Одоо өнөөдөр малчин банкнд очиод 10%-ийнхаа болцлыг хангасан байдаг зээл өгөхгүй. Яагаад гэвэл өчигдөр зогссон. Аян зээлийг авч амжсан 50 мянган 60 мянгач байна малчны зээлийн 1 жилийн хугацаа дуусангууд эх жилээс дахиад сонгохдоо нөгөө 10% чинь байхгүй. Зээлийн хүн өндөр байна. Энэ дарамтыг бууруул гэж 20 жил ярьлаа шүү дээ. Анх удаа зээлийн хүн бууруулах боломж нь 16 онд гарсан. Яагаад гэвэл 15 оны инфляц 2% болсон учраас. Сонгуульд өхөө шоу хийж, сонгуулийн санал авахын тулд машины зээлийг бууруулах гэж сонгуулиар баах ярьсан. Урд нь манай инфляц 2% болсон бол энийг 14 онд 13 онд хийж болохгүйсэн. Харамсалтай нь 26 жилийн хамгийн ихний инфляцгүй жил нь
15 болсон. Тэгээд 3 жилийн үйл ажиллагааны үр дүнд 15-нд инфляц нэг оронтойгоо бүр орохдоо бүр 2 өр болсон. Энийг ашиглаад Монгол банк энэ сайн хөтөлбөрүүдийг санхүүжүүлж эхэлсэн ийм учиртай маа. Өнөөдөр инфляц 2 оронтой тоонд ороогүй байгаа. Энэ сайн хөтөлбөрүүд явсан ч гэсэн манай эдийн засаг сайн байсан. Хамгийн гол нь бүх малчин зээл авах боломжтой болсон. Бүх гэр ороолой бүх багтаа зээл авах болсон. Зах зээлийн үгээс бараг 3-4 дахин хямдаа. Ингэж энэ бодлого явж исэн юм. Явж исэн машиныг зүгээр кардааны татаа, тоормсоо татаад ингээд 100% зогсолт хийдэг. Одоо энийг дагаад авах байсан олон ажил байрыг яах вэ? Гэр ороолын бүх вакуум цонхоо болдог. Бүх фокусын цэвэр дургаад бүх септик танк худалдаж авъя. Цэвэр охор устдаа болъё. Энэ бүх ажлын байр монголчуудын байсан. Энэ бүгдийг бид бүгдийг тооцсон байсан. Тэгээ харамсалтай нөгөө өчигдөр ингэ зогсож юм байна. Сайн хөтөлбөрүүдэд сангийн зажиожсэн нэг их найдвар гаргахад хэлсэн байсан. Хамгийн 53.8 тэрбум гараа ирсэн. Олгоцоо гэдэг юм зүйл ярьж байна. Та бүхэн анханасаа яг ямар байдлаар төсөөлж төлөвлөж байсан яг хөтөлбөр төслүүдийг хэд орчим хүрээд байгаа юм бэ? Нэгдүгээрт ингэн сайн хөтөлбөрүүд улсын төсөвтэй ямар ч холбоогүй гэдгээс эхлэхгүй бол улсын төсвөөс бүгдийг санхүүжүүлэх юм шиг буруу ойлголтыг өгсөн байна. Улсын төсөв гэдэг бол буцаж төлөгддөг зүйлийг гэдэг байна. Сургууль цэцэрлэг байлаа. Буцаж улсын төсөв төлөхгүй. Хүнд цалин өгөө буцаж төлөх. Сайн хөтөлбөрүүд бүгд буцаж төлөвлөж байгаа. Мал зээл авлаа, банкндаа төлөлөө. Сайн хашаа зээл авлаа, банкнд буцаад төлөө. Сайн оюутан зээл авлаа, сургуулиуд төгсөөд 5 жил ажиллаад төлөө дуусна. Тэгэхээр улсын төсөвтэй хойлох ямар ч хууль зүйн үндэс байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар улсын төсвийн гадуур баахан санхүүжилт хийдэг гэж буруутгасан. Гэхдээ үр дүнд нь 80 мянган айл байлтаа болсон байна. Инфляц өссөн, харин эсрэгээр буурсан. Ипотекийг бий хийж байна. Энэтэй адилхан ипотек бол 3% төгрөг зарцуулсан бол сайн хөтөлбөрүүдэд маш бага мөнгө зарцуулахаар байсан. Одоо нийт малчдын 50% зээл авчаад байхад 100 орчим тэрбум төгрөгийг зээл гарсан байна. Гэхдээ энэ 100 тэрбум төгрөг бол ердөө зээл авсанаас хойш жилийн дараа төлөвлөж дууссан ийм зээл байна. Сайн хашаанд бид нар Улаанбаатарт гэр оролт хэдэн айл гэдгийг. Гэр оролт Улаанбаатарын гэр оролт 186 мянгаыг 15 сая үржүүлээд гаргаад байна. Та нар өөрсдөө бодож байна шүү. Сайн оюутан 180 мянган оюутны халаас илүү нөгөө болц хангасан байна. Болц дүн тэд байна. За 90 мянган оюутан гэж бодоход 90 мянган оюутныг нэг оюутны сар юу жилийн төлбөр хэд байдаг? Сая 2 сая. Тэгээд 4 жилээр үржүүл. Тэгээд бодлого гараад байна. Тэгэхээр энэ бол нэг хүн бүлдээд авах тоо биш. Энэ хэмжээний мөнгийг гүйлгэнд оруулах нь Монгол банкны үүрэг юм байна. Улсын төсвийг харах юм бол энэ бүх ажил хийгдэхгүй. Бид улсын төсвөөс гадуур явдаг Монгол банк, Арилжааны банкын зээл өгдөө, Арилжааны банк тодорхой зорилгоор бүх зээлийн хөв буруулах биш, тодорхой зорилгоор оюутнаа дэмжиж, малчнаа дэмжиж, гэр орооллынхоо орчин суугчдын аялалтай байдлыг дэмжиж, утаагаа бууруулъя. Тэр дундуур нь энэ бүх бүтээн байгуулалтыг Монголын компаниуд хийх юм гэж ингэж бодож сүлтүүд батлуулсан юм. Тэгээ харамсалтай нэг өчигдөр зогсчихлоо. Сайн мэдээ асуулт. Нэгдүгээр нам өнгөрсөн 4 жилийн хугацаанд их хугацаатай олон улсын зах зээл холбоотой зах зээл чимээ төгрөгийн одоо үр авсан бэ. Хоёр дахь асуулт нь юу гэхээр жилийн 18-ны хүртэл 374 тэрбум төгрөгийг хүртэл зээл авч байгаа. Сайн хавцаг хөтөлбөрийг одоо санхүүжүүлсэн байгаа. Энэ юу гэхээр олон улсын зах зээл энэ нөгөө иргэдийн одоо Монголын иргэдийг одоо иргэдийн нэрээр зээл аваад илгүүлээд одоо иргэдийн байсан процессыг одоо солигдож авсан хэрэг гэж ойлгож байна. Тэгэхээр жилийн 18 гинэ. тийм Хин тийм ярив. тэгэж байсан шүү дээ. За наачин дээдийн дээд зэрэг гүтгэлэг байна. 18% үүдтэй зээлээр сайн хавцаг хангуулждаг. Монгол банкнаас 1% үүдтэй зээл засгаар зарсан байна. Жилийн. Тэгэхээр ийм мэтэр ингээд хүнийг зүгээр улаан цайн бүжигчдэг юм та нар итгэж болохгүй. Зүгээр бичиг цаасын үжицгээ. Бити сангийн сайд ярьсан үгэнд итгээд байна. Наа чи одоо зүгээр нүд рүү чарж худлаа ярьчих шээ. Бичиг цаасын үз
сайхан бэлэг ерөнхий сайд эх 7 хоногт ирж мэдээллийн тавуулсан. Болор сайд уг нь битэртээ суух байсан. Шашин зэцэгцээд нүүр нь зургатаар гарч болохоо хэлчихсэн. Гэхдээ эх 7 хоногоос идэгэрнэ гинэ. Тэгээд бас ярих гэсэн. Тэгэхээр энэ нарийн тоонуудыг бол яг энэ шийдвэрүүдтэй гаргаж ирсэн улсуудаас асуух хэрэгтэй. Юу гэж 18% үедээ хувьцаа удаж авах вэ? Сайн хувьцаа асуусан тийм юм шүү. Дэмбэр даргыг бодоход 8-аас 12 оны улсын хурлыг 5 толгой хөгжүүлэх тухай 10 оны 12 дугаар сарын ихээр гарсан бодол байна. Тэн дээр 5 толгой компани IPO хугацаанд хойшлоод авах юм бол засгийн газар нэрлсэн үнээр нь худалдаж авах үүрэгтэй гэсэн. Тэр тогтоодыг сайхан биелүүлсэн болохоос өөр ямар нэгэн зүйл үгээд бай. Эрдэс 5 толгой үн цэнтэй компани хэвээр хувьцаа нэргэлтэнд орж байгаа. Манай иргэдийн гар дээр 408 тэрбум төгрөг батсан. Энийг би буруу гэж үзэхгүй байгаа. Бас эдийн засаг мөнгөөр дутж байгаа үед энэ зэргийг одоо нийлүүлэлтийг Монгол банк хийх үүрэгтэй маа. Тэр үүргийнхээ дагуу 1% үнэтэй зээлээр өгсөн байна. Энэ мөнгө яаж төлөгдөх вэ гэж хүн асуугаад байна. Энэ мөнгө Эрдэнэс 5 толгой үйл ажиллагаа сайжруулах компани өөрөө засгийн газар дуусгана. нэг юм хэлээд сангийн сайд Монгол банкны ерөнхийлөгч хоёр манай ард иргэдийн энэ арилжааны банкаар өгдөг зээлийн цаад их усрын учрыг олдохгүйгээр их тоглосон байна лээ. Арилжааны банкуд өгдөг зээлийн хоёр их ус байдаг. Нэг нь бол хадгаламж эзэмшигчдийн их ус. Нөгөөх нь инфляцтай үед тогтоосон Монгол банк. Инфляц болох юм бол Монгол бодлогын үгээр асаад зээлж. Хөрөнгөлөх байх юм бол арилжааны зээлийн хүү багсаад их. Ийм хоёр их усыг байдгийг зориулж харж болох ингэж буруу мэдээлэл өгч ингэ тоглоод. Хамгийн гол нь одоо санаа зовоод байгаа юм бол энэ саяны одоо ачсан намыг харлуулах гэж одоо сонгуул болохоор болчихсон шүү дээ. Ачсан намыг харлуулах гэж ингэж хийсэн ажлынхаа бороо одоо энэ хямралын эдийн засгийн хямралын цунами нүүлчихсэн шүү дээ. Үнээр энэ чинь цунами ухаа юу нүүлчихсэн. Одоо энэ хоёр хүн энийг харуулж чадахгүй шүү дээ. Нийтээр Фэйсбүүкээс хоёр хэсэгтэй. Ардын намын 60 тэрбум засгийн газрын мэдээ дутуу хариулчих. Ачсан намын засгийн газруудын авсан зээл маш тодорхой. Чингис хаан Самура бонд сүүл гаргасан 16 оны 4 сард гаргасан. Тэм сан бонд ингээд бодлоо 2 тэрбум гаруй доллар байгаа. Энэ нөгөө 4 тэрбумын чинь халан байгаа. Энэ зээлийг би нэг хэлээ. Чингис бондыг өгтөөж, Самура бондыг өгтөөж, энэ зээлүүдийг өгтөөж Монгол улсын засгийн газар иргэд төрж чадна гэдгийг мэдээж өгдөг. Зүгээр өгөө гэж байхгүй шүү дээ. Чадтаа болоод өгдөг шүү дээ. Одоо тэгсэн явж ингээд зохиомлоор одоо зур мадарчлаа гэж юм зүгээр бүтгээ хийчихлээ. Төлөхгүй гэж. Тэ? Дефолт гэдэг бол бид нар төлөхгүй л гэсэн үг шүү дээ. Монгол улс бол төлнө. Манай өрийн GDP-д харьцуулсан харьцаа бол дэлхийн олон улсуудаас нэг 60 хэд орчинд явж байгаа. Би бас тэр зураг үзүүлээ. Энд байж байгаа та. Энэ байна. Дотоодын нийтлэл хүндэх засгийн газрын өрийн хэмжээ. Бид бол энэ удаан шугамнаас хамаагүй доор явж байгаа. Удаан шугамнаас дээшээ гарсан 12 улс байна. Удаан шугамдаа ойрхон 14 улс байна. Тэгээд ингээд 50-60 хүнтэй бид бүгд байж байгаа. Тэгээд бид бол 2 тэрбум байхгүй долларыг цаг хугацаанд төлж чадна. Харин ардын намын засгийн газар төлж чадахгүй мэн. Төлж чадахгүй учраас бид нар төлж чадахгүй гэдгээ зарлж байгаа. Энэ бол маш их хортой. Өнөөдрийг хүртэл Монгол улс нэг ч улсын өмнө хүлээсэн үүргийг хугацаа олцруулж байгаа гэх. Тэр учраас хугацаа олдурсан өргөн улс үлээ гэж өгсөн шүү. Ардын намын 60 тэрбум төгрөгийн асуудлыг ардсан нам шалгуулна гэсэн. Туйлын элтийн байгууллагууд яг хандсан бол энэ асуудлыг ямар ч юм. Сонгуулийн урд өдөр энэ бичлэг бэлэн болоод шүүх прокурор авилгатай тэмцэх газар цагдаа бүгдээнд нь өгсөн. Манай намын хуулийн хэлцээнийг үүсгэж байгаа. Ер нь бол энэ их ноцтой хэрэг. Хуулийн байгууллага энэний үнэн зөвийг хурдан олох хэрэгтэй. Тэр захим газар өмчлөлийг зогсоосон байж. 25-нд хүрсэн. Захим газар өмчлөлийг зогсоосон байлаа. Захим газар өмчлөлийг зогсоодог бол зогсоохаа энэ нийслэлийн засаг даргын нийтлэлд үнэхээр хариуцлага.
Үнэхээр хариуцлаа. Одоо та бүхэн мэдж байгаа Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх хуулиар хуулийн дагуу их хурд тогтоол гаргасан. Тэр тогтоолоор нийслэлийн сая 100 мянган иргэн 0.7 хүртэл газрыг хувьчилж авах ёстой байхгүй. Сая 100 мянган иргэн 0.7 хүртэл хувьчилж авах ёстой. Одоо төр 13 оны 5 сараас 5 сарын 30-наас өмнө Улаанбаатар хотод бүртгэлтэй айл өрхийн хүүхдүүдээс авахулаад бүгд хуулиар авах ёстой. Тэгээ иргэд тэрийг авна гэж шаарддаг байхгүй. Тэгэхээр сая 100 мянган хүнд яаж газар болох вэ? Яаж хувьчилж өгөх гэдэг чинь өөрөө мар уралдуулах юм уу? Яах юм чинь? Тэгсэн маш хариуцлагагүй зүйл ярьж байна. Одоо асар их хэмжээний газар хувьчилж өргөдөл очсон байж байгаа шүү. Тэгээ одоо тэрийг яаж олчлуулж өгөх вэ? Олчлуулж өгөх юм бол тэгээд юм чи цахимаар технологи ашиглаж ингэж газрыг хувьчилж их хугацаагаар хувьчилж ирсэн юмыг зогсоох тухай ярьчихлаа шүү. Олон жил явсан. Одоо яг үхээр газар хувьчлах асуудал бол бөөн араа хаалга бөөн хийх асуудал боллоо шүү. Энэ юу вэ гэж яаж болов юм? Олон жил явсан шүү дээ, тийм. Нэрж олон жил явчихсан. Суралцсан. Захим газар өмчлөөр хичнээн иргэн газартаа болоод байгаа яг хамгийн сүүлд. Одоо хамгийн сүүлдээ би амтурч магадгүй. 2 удаа дуудлаар ороход 76 мянган иргэн газар авсан байж байгаа. Энэ чинь өмнө нь 10 жилд бол өгөхөд бол зүгээр байгаа хасааг нь өмчлөн ирэх өгөхөд 93-ыг өгч чадчихсан байна. Сайн бол 2 удаагийнхаар бол 76 мянган санагдаж байна. Гэхдээ нийт одоо очиж авах цаг өсөлт нь бараг хагассан юм биш л болчихсон гэж. Авъя. Тэрийг одоо яаж өгч вэ? Технологи ашиглахаас өөр ямар ч одоо энэ бол яах вэ гэхээр одоо та бүхэн мэдж байгаа газрын хүчнийг манай нийслэлийнхээ ойлгоцсон. Одоо бүгд газар авах гэж байна. Тийм биз дээ. Одоо энэ бол ийм их хэрэгт байгаа үед бол энэ бөөн ажиллага болно гэсэн үг шүү. Маш аюултай. Дор хаяж очилд авчихсан авилгал болох шүү дээ. Ямар аюултай болох вэ? Сая 100 мянган авахад очилдож энийг яаж хийх вэ? Нийслэлд цэцэн маш их өөрчлөлт орж байна. Тэгээд 12 оноос хойш ажилд авсан хүмүүсийг хаал гэсэн тийм шугам барьж гин гэсэн үгтэй. Үүнтэй холбогдож авсан юм нэг мэдээлэл хийх болов. Ер нь бол бид нар үдээ шүү дээ. Сонгуульд ардын нам ялсан. Зүгээр л ажиллаа хийсэн. Тэгээ ялчаал одоо эргэж хариугаа аваад хомцогноод гүтгээл тийм ээ. Тэгээд нийгмийг одоо ингээд бүр эдийн засгийн сүүлдээ бүр хэтрээд эдийн засгаа хорлож шээ. Тэгэхээр ийм байдлыг бид зүгээр зогсоохгүй. Одоо энэ бол ардын нам би түрүү нэг зүйлийг хэлсэн. Ардын намын их хурлын гишүүдийн та нар сонгогдсон тоо гараарай. Хинэн ч олонхын санал авч таа биш. Энэ нийгмийн одоо 60 гаруй хувьд 50-аас дээш хувь нь нөгөө талтай байсан хүмүүс. Тэгэхээр ийм одоо хүч байгааг ойлгохгүй ингэж муухах гэх юм бол ингэж одоо хазааргүй ханжааргүй шиг ажиллахгүй гэдгийг харин зориуд сайн хөтөлбөрүүдээ сонгуулийн дөнгөлөгдөх хүнийтэй 2-1 хүрдэггүй. Улсын дарга улс төрийн албан шаардсан гэдэг. Тэгэхээр 12 оноос хойш ажилд орсон хүмүүсийг хална гэдэг бол төрийн албаны хуулийг зөрчнөд гэсэн. дээрээс нь саяхан болоод одоо өөрсдөө чөлөө зөвшөөрч илээ шүү дээ. Бид нэр одоо 12 онд гарч ирээд ерөөсөө тэр юу гэдэг юм төрийн албан агчдыг харж байгаагүй гэдгийг үндсэндээ хэвээрсэн өөрсдөө төсөл дөрвөлт өгсөн улсууд гарч ирсэн. Тэрс бүх хүмүүс ажилтгаараа л ажилласан. Яг бол тэр хүмүүсийн чард моорчд хамрагдсан. Тийм ээ? Амьдрал авах нь явж байгаа шүү дээ. Улс төрч тоглож болохгүй. Бид нар оронтойгоо зохисоор нэмсэн яг бол уур таачид гэр ороолын дахин төлөвлөлт хийж байгаа. Тэрийг хийхин тулд бид нар шинэ нэгж байгуулсан гэж чинь ойлгомжтой тийм биз дээ. Тийм ээ? Бид нар газрыг цахимаар өргөн цар хүрээтэй хувьчилж шаардлагатай болсон. Тэр газрыг цахимаар хувьчилж бүх газрын төлөвлөлт ёстой шүү. Зайлшгүй ажлын байрны нэмэгдэл болсон. Ер нь бидээс янсан юм ажилгууд одоо их өндөр авцсан үед бол ажлын байрыг аль болох гадагш ёстой шүү. Тэгэхээр зэрэг ийм одоо захимжгүй одоо бидний хамгийн их одоо уг нь бол нэгэн тал одоо сонгуульд ялсан чинь ажил руугаа орноо гэж бодож байна. Ажлаа л гэсэн. Тэгж ярих юм бол би 12 онд нийслэлийн засаг даргуулалтаа их хүнд ажил авсан. Хизээч ийм босромгийн хийж байгаа. Угаал ажиллаа ингэж гэсэн. За баярлалаа.